Баянгол дүүргийн 18 дугаар хороонд 2025 онд хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил. Баянгол дүүрэгт 2025 онд дүүргийн 260 гаруй мянган иргэн оршин суугчдад зориулсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг улс нийслэл дүүргийн төсвийн 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 18 дугаар хороонд хийсэн бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг хүргэж байна. Хорооны цогцлбор байр. Хороо өрхийн эмнэлэг цагдаагийн хэсэг бүхий хорооны цогцлбор байрыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр 18 дугаар хорооны 2700 гаруй өрхийн 10,500 орчим иргэн төрийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тохилог орчинд нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Фасад дулаалга. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 8 хорооны 13 байрны фасад дулаалгын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 44 дугаар байрны 1-р орц, 50 дугаар байрны 2, 3, 4, 5 дугаар орцны фасад дулаалгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Автозам игнээ тусгаарлах хашаа хайс. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 16 байршилд 23.2 км автозамыг шинээр тавих болон өргөтгөн шинжлэх ажлыг хийжээ. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд орон сууцны хороолол дундах буюу 50 дугаар байрны 3 дугаар орцны харалдаа, 35-ын А байрны дунд зам, 15 дугаар байр орчмын автозам, 70 дугаар сургуулийн урд зам, 83-ын А, 83-ын Б байрны орчмын автозам, мөн эрүүл мэндийн 7 дугаар төвийн орчмын автозам зогсоолыг нөхөх засварлан шинжлэх ажлыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэлээ. Мөн 46 дугаар байр орчмын чулуун замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар заслаа. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд 3 байршилд хурд сааруулагч, 7 байршилд 126 м явган замын игнээ тусгаарлах хайс, 7 байршилд 307 м автозамын игнээ тусгаарлах хашаа хайсыг тус байршуулад байна. Явган хүний зам. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 10 хорооны 14 байршилд 3500 м квадрат явган хүний зам шинээр тавих болон өргөтгөн шинжлэх засварлах ажлыг хийж гүйцэтгсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 11-р цэцэрлэгийн баруун талын явган зам, 44-р байрны урд талын явган зам, 43-р байрны урд талын явган зам, Капитал таун хотхны урд талын явган замын 3-р хэсэгт Бат хүлэг тааврын хойд талын явган замыг тус нөхөж заслаа. Тогтчлт тоглоомын талбай. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 18 хорооны 24 байршилд тоглоомын талбай тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 32-ын Б байрны баруун урд талын болон 43, 48, 49 дугаар байрны тоглоомын талбайг засварлан шинжилв. Мөн нийслэлээс хотын стандартыг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 34 хороонд тус бүр 50 сая төгрөгийн эрх шилжиж ирсэн бөгөөд энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 33 дугаар байрны баруун талд хүүхдийн тоглоомын талбайг шинжилэн засварлаа. 50 дугаар байрны тоглоомын талбайг тогтчлтын хэв түнчлэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хорооны баруун талд буюу ХД 45 дугаар байрны баруун тал, 50 дугаар байрны урд тал, 42 дугаар байрны ард зүлэгжүүлэлт, 37, 44 дугаар байрны урд мод тарьж зүлэгжүүлв. Газар чөлөөлөлт зогсоол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 630 орчим гаражийг буулгаж нийтийн эзэмшил газар чөлөөлсөн бөгөөд ингэхдээ нийт 12 хорооны 19 байршилд автомашины зогсоол тогтчлтын ажлыг хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 15 дугаар байрны урд гараж буулгасан талбайд авто зогсоол, 85 дугаар байрны урд талбайд авто зогсоолыг шинээр байгууллаа. Дээвэр засвар. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 22 хорооны 31 байрны дээврийг зассан. Ингэснээр ойролцоогоор 3120 өрх 12200 орчим оршин суугч ая тухтай амьдрах орчим бүрдсэн байна. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд 83-ын Б байрны дээврийг засварлаа. Боловсрол. Баянгол дүүрэгт 2025 онд нийтдээ 13 сургууль 31 цэцэрлэгийн дээвэр, цахилгаан, сантехникийн засварын ажлыг нийслэл дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд 18 дугаар хороонд байрлах 88 дугаар цэцэрлэгийн цахилгаан, сантехникийн засварын ажлыг хийж байгаа бол өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. 96 дугаар сургуулийн цахилгааны засвар болон хөл бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хашаа, орчны тогтчлтын ажлыг хийлээ. Мөн 11 162 дугаар цэцэрлэг, 70 дугаар сургуулийн дээвэр, 85 162 дугаар цэцэрлэгийн цахилгааны засварын ажлыг хийж гүйцэтгэлээ. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.